1 2 1 2 1 2. Заавартай өдөр юмд манайхаа тэгээд шеэрлээ түгээгээд өгөөр ороод ирээрээ түгээгээд өгөөрөө. Тэгээд лайв хийсэнгүй баг сар боллоо нэг буруу юм оруулснаас бол бандуулаад тэгээд лайв хийж болохгүй болчихсон юм. Тэгээд сар боллоо. Тэгээд одоо энэ 7 хоногоос эхлээд лайв хийж байна. Дараагийн 7 хоногоос эхлээд цаахтаага эрхчлөө яриагаа өргөжлүүлнэ гэдэг хоёр. Энэ 7 хоногоос эхлээд ингээд лайв хийж байгаа маа гэж. Тэгээ сүүлийн баг 14-5 хоног л зараг сүүл юу Монгол улсын засгийн газар, шинэ засгийн газар бүрэлдэхүүн занданшрал толгойлуулсан засгийн газар бүрэлдэхүүнээс хойш Монгол Ардын намын хэрүүл хараал дээрэм тонуулынх нь хулгай дээрмийнх нь үйл явдал тэр тухан дээр эцэгтэй байшингаас нь гарч халаад Монголын засгийн газрын Монгол улсын хямрал руу аваач гэж албаар оролдож байна те. Энэ үйл явдлыг тойроод 40 янз бүрийн юмнууд болж байна. Тэгээд мэдээ жоохон системтэйхэн шихнээс нь яригч орж яриаг учраас шийдсэн юм аа. Тэгээ оюун эрдэнэ засгийн газар орлогоо нотол гэдэг залуучуудын жагсаалын болж байна. За тэр үед юу болж ирснийг эргээд нэг сануулж жоохон ярьчих. Мэдээж Огцор Хамархан гэдэг залуучууд гарч ирэхээс өмнө манай эрхчлөө төвийнхэн гарч ирээд Огцор гээд бүр 2 жилийн өмнөөс эхлээд оюун эрдэнийн хулгай дээрэм тонуул баг 3 жилийн өмнөөс мэдээ 3 жил гарны өмнөөс эхлээд энэ оюун эрдэнийн хулгай дээрэм тонуул хэрэг сэтэрч байна. Энэ эдийн засгийн иргэний эдийн засгийн энэ зүгээр гэрээнүүдийг авч нууцын зэрэгт оруулдаг хулгай дээрмийн асуудал энэ бол болохгүй гэдэг байна. Олон асуудлууд байсан дээр аргументууд гаргаж тавьж ирсэн. Хөгжлийн банкны хулгай, жижиг дунд үйлдвэрийн хулгай, сангуудын дээрэм тонуул тэ оюун эрдэнийн аархал, дарангуйлал энэ бүгдийг ярьж гарч ирж ирсэн. Тэгэл Огцорын амархан залуучууд гарч ирээд ингээд хамтдаа тэмтэж байгаад оюун эрдэнэийг огцруулсан. Яг энэ огцруулах үйл явц дотор юу болсон бэ гэхээр ичиж өхмөр юмнууд болсон л доо. Монголын арцсан холбооны нэртэй арчлыг авчирсан холбоогоор толгойлуулсан энэ Монголыг Оросуудаар халуулах холбоо одоо Халтмаагийн Батулгын толгойлж байгаа. Монголын арцсан холбоо биш болсон шүү дээ. Чи Монголыг Оросуудаар халуулах холбооныхан болсон. Тэр холбооны нэг уут тор махны үнэтэй ах эгч нар маань гарч ирж, эмээ өвнөр гарч ирж тэр залуучууд руу дайсан. Тэрийг одоо энэ миний сонссноор ганнибал арай 50 байгаа. Би 50 гэж бодож байна. Тавьсан бол ганнибал угаас одоо ингээд зайлах байлгүй те. Хаян хэрваа гэдэг тэр нэг цонгон хайрхан дүүргээ нэг манай намын нэг нөхөр тэнцээ залуучуудыг зодох гэж орж ирж мэрч те. Ингээд тэрийн хамглан ингээд аль дүүргэнчлээ моохон юу Монголыг Оросуудаар халуулах холбооных нэг салбарын дарга марах гэдэг. Энэ баахан юмнууд энэ оюун эрднийг өмөөрүүлж тэр залуучууд руу торхирсан. Ийм үйл явдлууд нэг тор махаар те энэ ирээдүгөө хорлож хажуугаар нь тэгэл ухаан удаа аваа юм аврах ч лөө. Тэгэл өчнөө юм болж иж огцсон. Тэрнээс хойш оюун эрдэ орлогоо нотлоогүй. Энэ 100 гаруй хоног дотор оюун эрдэ орлогоо нотлоогүй. Хулгай дээрэм тонуул нь ил байгаа. Одоо хүртэл орлогоо нотлоогүй байгаа. За тэгэл ингээд янз бүрийн юмнууд сонсогдож байна уу? Одоо энэ нөгөө нэг тамггүй төр жүжигэн Англид, Британд тоглоод алаа ичглаа гэсэн чинь маш хямдралтай үнээр тоглосон гэж байна. Тин ч мөнгө угаасан байж болцшгүй асуудал өдөргээл хүмүүс зөндөө юм ярьж байна. Замцсан оюун эрдэ орлогоо нотлоогүй. Одоо хүртэл нотлоогүй байгаа. За эндээс эхлээд Ардын намын дарга хэн болох вэ гэдэг марфоо явсан. Дуулгард. Духан дээр цэцэгтэй байшингийн толгойлогч нь хэн болох вэ? Хайсангийн эзэн хэн болох вэ? Дээрмийн толгойлогч нь хэн болох вэ? Дээрмчтэн гэдэг зодоонуудын эхэлсэн. За эндээс улбалаад нүүрсний хулгай чи илэрж эхэлсэн дээ. За нүүрсний хулгай асуудал яригдаад эхэлсэн Монгол Ардын намын их мэддээр очихыг сонь болчихдог нөхрөлтэй хоёр. Угаасаа бүгд тийм л дээр тухан дээр цэцэгтэй байшин дотор ирүүл хүн байна гэдэгт бол хэцүү шүү дээ чинь. Дээрмч дотор орчоод шудраггүй загна гэдэг бол яаж байж болохгүй үзэгдэл. Тэгээд тэрийн хоёр гэдэг нөхөр гарч ирсэн те зөндөө юм ярьсан. Бүгдөө үлдсэн бах энтэйгээр те. Тэгээд дандаа баримттай факттай гэж хууль зүйн сайд гэсэн хууль хүн факттай яриа байлгүй.
Нөгөө талд нь амраа эсгэлэн гэдэг одоо энэ хурлын дарга болцсон те. Монгол Ардын намын дарга юм уу мэдгүй нэг тийм нөхөр гарч ирэл. Сонь мэдгчээгээл ингээл өчнөө юм болоод өчигдөр төрийн байгуулалтын байнгын орон дээр огцруулахаар оруулж ирж хэллээ. Тэгээд тэнд нэг 3 асуудал ингээд тэр төрийн байгуулалтын байнгын орог сонсож байгаа юм л та. Нэгтэн тэр сайн зураг гар үсэг зурсан гишүүдийг дарамтлаад компаниуд нь шалгалт малгалт ороод амар юм байна гэдэг юм. Энэ 5 жил сүүлийн 16 оноос хойш танаа намынхны хийсэн ажил шүү дээ. Энэ дээрэм тонол. Миний сонсож байгаагаар бол тэр хэний Батмарын хоёрын ярьж байгаагаар нотолж яриад байгаагаар бол гэрэг 15 давхрыг дээрэмдээ давцсан юм байлээ. Нилээд алтны компани дээр хууль зүйн сайд Нямбатар байхдаа дээрэмдж аваад 70% нь 30% нь дээрэмдж аваад өөрийнхөө төлөвлөгөө дээрэмдүүлжсэн асуудлууд яригдаад байгаа. Сайн дургүй чи бол энд оролцож явсан та. Төрийн нарийн марийн нөөсөн. Тэгээд их хурл дээр чамайг оруулж тавих утгад Нямбатар та нар бол нэлээд дээрэмдсэн. Ястай амир хүний эрх зөрчихин мөрчихин гэл уянгалцаагаад тэр Баярбаатар маатар тэр ариун заяа гэл тэр энэ ардын намынхан тохон дээр зэгтэй шиг дээрэмчтэй үр зулбсууд нь солиороод байгаа юм. Та нар чинь сошиалор бүхэл бүтэн хүнийг алсан бидтэй бүр дүүжилсэн шүү дээ нийгмээр нь 15 телевизээр гаргаж ир тавьж байгаа л тэр энэ арчилсан хувьцлыг авчирсан Эрдэнийн Батуул Захаагийн Элбэг дөрж хоёрыг чинь алуурчин болгоол алж өгөө үсттэй та нар чинь догомдын сосор орон гэдэг хүнийг дээрэмчин болгоол та нар чинь энэ 5 сүүлийн 10 жил энийг л хийсэн шүү дээ мартсан юм уу? Тэгээ энэ бол та нарын хувьд бол нармаар үзэж дээ одоо нэг гайхаад яана инээ ингээд нүр амаа дараад айл гүтээд байх юм. Тийм биш дээ та нарын хийсэн ажил шүү дээ. Тэгээд тэр гişүүдийг дарамтлж марамтлаад ингээд тэгээ нэр ерөөсөө хэлэхгүй юм. Нөгөө ард түмэн маань мэдж байгаа ард түмний маань гэж нөгөө нэг бодруугаа хэрэглээл. Тэр их хурлын гişүүд чинь 126 хүн байгаа шүү дээ. Тэгээд 126 хэний яг дарамтлсан тэр мэлгээ гаргаж иж яриас ч та нар сайхан дээрмө уудлах хэрэгтэй шүү дээ. Өөр ямар хулгай дэвтэлгүй хийсэн. Одоо тэгээд Эрдэнэ төлөвлөрийн тэр 49%-ыг авчирсан тэр хулгай дээрмө яриач авчрахт нь Асан намынхаа аваад ороод ирсэн. Сайхан бэлэг браво, сайн байна. Авчирсан Оросоос авчрахт нь дээрэмдээ давсан бидтэй энэ Эрдэнэ хэлэх гээд байгаа. Би ерөөс нэг ч удаа уулж үзээгүй, танихчгүй зарыг нь хадж байгаа өдөр сахал Эрдэнэ хэлэх гээд хүн байт юм л худалдаа үйлчлэн банк. Тэр маш сайн байж шүү дээ. Аваад ирсэн. Одоо яаж дээрэмд тонол Эрдэнэ төлөвлөлтөөр хийснээ яриач. Одоо тэр Эрдэнэт медиа гээд манай Эрдэнэтийн одоо сая халбартын юу болгосон гэдэг тэр чинь арбитрийн шүүхтэр унж байгаа. Оюутлогоо татварыг нүүн дээрэмдэж аваад мөнгөний дээрэмдэж аваад бүгдөө ухаагаад ковидээр идчихээ дараа нь болно үзгээд оюут нь дээрэмдэж аваад идчихдэг. Тэр мөнгө чинь юун дээр арбитрийн шүүхтэр унж байгаа ялагдж байгаа манай улс өрөнд орж байгаа. Миний сонсоор бол Эрдэнэт 49 чинь арбитрийн шүүхтэр ялцсан юм шиг үлээ. Одоо мөнгөний өгөхөд зовж байгаа наа төрцөг чинь. Хулгай дээрмээ энэ бүх юмнууд чинь одоо ил болно. Илүү ил болох ёстой. Энэ бол ингээд энэ зөвхөн 44 их 80 биш өчнөө баг энэ зарим эдийн засгч нарын гаргаж ир тавиад байгаагаар бол баг нэг дэлгэмэл гэнэ үү? Дэлгэмэлч гэнэ үү? Их 80-ийн чинь дээдлэлт бас нэг тийм тоо байдаг юм биш үү? Тэр мөнгө хурж баг хуссан юм биш үү дээ. Эдгээр чинь мөнгөнийхөө тоо баримтыг мэдхөө болсон. Тэр зөвхөн тэр гэрээсэн тэр Амандраа гэдэг чинь X дээр хүмүүсийн би ямар мэдгүй ш X дээр ярьж байгаа тэр хүмүүсийн бичиж барьж байгаа ингээд нэр устаагаал хүмүүс тавьсан байна. Зүгээр л нэг эмэгтэй хүний төрсөн өдрийг найз эмэгтэйгийнхээ төрсөн өдрийг хинч танихгүй зүгээр л X-ийн найзынхаа төрсөн өдрийг 20 сая төгрөгөөр тэрэлж тэмдэглэж өгсөн гэж шүү дээ. Тэгээд тэр Амандраа чинь унтаж хөвдөх юм бол байр сав өгнө, машин тэрэг өгнө гэдэг чинь. Инглээ дээрм тонол хийцээ. Тэгээ ийм дээрм тонол энэ Монгол Ардын нам дотор зодон болсон. Энэ зодон ингээд дээдсэгтээ хурж явах шиг байна. Өшөө сайн зодтолдох хэрэгтэй. Тэр зандан шатар нь ариух амтан биштэй салхитын мөнгөнөө ордон руу буу шийдэн барьж очиж байгаа дээрэмдэл Алтмаагийн батлагтай хуваагаад авсан тухайн тэр мөнгөн шагаагаа залуу ярьж байгаа шүү дээ. Бүр бодит факттай баримттай тэр залуу яриад л шүү дээ.
Угаасаа духан дээр идэвхтэй байшинд орсон хүн бол дээрэмчин энэ хувь тавилан хүлээж өөр хувь тавилан байхгүй шүү дээ чи. Тэр угаасаа тийш дээрэмчин болох ч л орж байгаа юм чи. Тинчээ чин шудраггүй тэгээ ирүүлээ зарчим марчим ярина гэдэг чинь тинчээ чин байдгүй үзэгдэл шүү дээ. Дээрэмчтэй ганц л тоглоом дүрэн би тэр нь шудрагаас би тэр нь юу юм бэ гэхээр миний хувь хаан байна. Би ч олон хүнд хижээж байгаа. Надаа ахиухан шиг хүрзээр маань хутгаж өгсөнгүү л гэдэг хэрүүл шүү дээ. Тэр уус үндэснээ бодно ард түмэн чөлхөр авах тийм байхгүй. Тэгэд энэ нэг хомос хүн зүрх та нар ойлгох ёстой шүү дээ. Ард түмдээ авахар хулгай. Ард түмэн гэж яг хин эзэн бийгүй энэ зүйлийг чинь нэрийг барьж байгаа л төрдөө аавна гэхээр л хулгай хийж байгаа үст ирэх мэдлэлтэнгүүд. Хэдий их наядаар нь хулгай хийсэн ба шүү дээ. Хэдэн их наядаар нь шүү. 60 100 их наядаар нь хулгай хийсэн ба шүү дээ. Тэр нэг дэлгэмэл гэдэг. Одоо ч 12 тгийг юу гэдэг юм те. Их найд гэдэг байгаа. Тэгэхээр одоо бол 15 тэгтэй мөнгө яригч штэ. Нэгэ 12 тэг штэ хүмүүсээ. Тэгээ одоо тэр 12 тэг чинь 15 тэг мөнгө хулгайлсан байна. Зүгээр 60 их найдаар бодоход улсын төсвийн 2 жилийн улсынхаа төсвийг дээрэмдэд идсэн ууцсан ба штэ. Нөгөө нэг чин шудраггүй халтмаагийн бат тулгч. Нөгөө нэг чин шудраггүй ард түмний хүн 0 эрдэнч, оюун эрдэнч тэ. Нөгөө нэг одоо энэ хулгай дээрмээ тэр юутай холбогдоод байгаа тэр амар эсклейтер чинь зүгээр л ингээд хулгай идээд дууцсан ба штэ. Голомтын баясгалаа нийлээл зүгээр л тэгээд тэр мөнгөнийхөө өчүүхгүй эсгээр сошиал дээр элбэгдөрж гэдэг хүн Монголын дайсан энийг л дүүжлээд авчвал Монгол улс гоё болох гэдэг юм гээл тэ. МСС гэж нэг хадны мангаа байдаг. Тэрийг дүүжлээд авчвал тэр од жаргалын дүүжлээд авчвал Монгол улс цэнгэлийн мандлаад хүрэх гэдэг юм. Ийм юм ярьсан шүү дээ сүүлийн 5 жил. Тэгээ хараар нь юу хийсэн бэ? Улсынхаа 2 жилийнхэн төсвийг хуваагаад идсэн ба шүү дээ. Одоо энэ эмчнэр багш нар ч ажил хаян цалин нэм гэдэг нь. Одоо нэмэх мөнгө байхгүй шүү дээ. Эдрийгээ шорон гянданд явуулж хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгож иж тэр 2 жилийнхэн төсвийг олж ирж иж энэ ажилч энэ эмч багш нарынхаа цалин нэмнөхөөс өөр мөнгө байхгүй шүү дээ. Тэтгэр нэмнөхөөс боддоо 2 жилийн төсөв шүү дээ. Энэ эмч багш цагдаа сэргээл юу гэдгийг шүүх хяналт бүх байгууллагуудын төрийн энэ засгийн газрын бүх байгууллагуудын цалин урсгал зардал те энэ сургууль цэцэрлэг барих гэдэг ингээд тэр бүх 2 жилийн чинь төсвийг идсэн ба шүү дээ. Тэтгэвртэй тэр ахмадын тэтгэвэр хүүхдийн мөнгө төгрөг юу гэдгийг тэр бүгдөө чинь ордог шүү дээ тэр улсын төсөв гэдэг чинь. Тэгээ 2 жилийн чинь төсвийг зүгээр л энэ духан дээр эцэгтэй байшингийн толгойлогч байсан дээрэмчний ахлагч нь байсан оюун эрдэнэ тэр зөвлөх байсан халтмаагийн батлагтайгаа нийлээ тэр амиа ах нь халтмаагийн батлаг төрсөн ах тэр Хэрэ Баатартайгаа тэгээ ямар ах нь энэ тэр голомтын баясгалаа дээр нийлээд идсэн ба шүү дээ. Тэгээ Зандан шатар сая тэр нууцын юу гарлаа 36 тэрний 31 нь голомттой хийсэн гэрээ шүү дээ. 2019 оны 10 сараас хойш хийсэн гэрээ шүү дээ. 2019 оны 10 сар чинь хэрэглэх газрын дарга нь энэ оюун эрдэнэ гэсэн шүү дээ. Ерөнхий сайд нь хөрөл сүх байсан. Хурлын дарга нь Гомжовын Зандан шатар байсан. Ерөнхийлөгч нь Халтмаагийн батлаг байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр 22 оноос хойш тэр 29 гэрээ нь хийгдсэн байдаг. 31 гэрээний чинь. Тэг бүгдөөрөнгө ингээд ил болгоцсон байна шүү дээ. Оюун эрдэнэ чиний гар үсгтэй гэрээнүүд ил болсон байна. Чиний засгийн газрын үед байсан гэрээнүүд ил болсон байна. Тэгээ ингэж хулгай дээрэм хийчээд одоо Монгол улсын энэ засгийг Монгол улсын улсаар тоглох гэж ингэж оролдож байгаа юм. Тэгээд албаар тэр нэг юм ойлгохгүй тэр лүмпэн пералторуудаар ухар мөчөд тэр харанхуй хүмүүс рүү аваач тэр Непалд нь гэдэг үгийг аваач оруулаад үгүй Монголд яагаад хүмүүс саман байх ёстой юм. Та нар зүгээр зайлаач. Тэр засгийн газранд зайлах хэрэгтэй. Тэр их хурлын дарганд зайлах хэрэгтэй.
Яагаад Монгол улсаар ингэ тоглох гээд байдгийг. Монгол улс та нарт ямар өвчтөй юм. Нэг хэсэг дээрэмчдэр Монгол улс тоглуулж явах ёсгүй шүү дээ. Албаар засгийн хямрал болгож албаар Монгол улсыг ингэж тэгээ өмнө самд энэ цаад зорилго нь юу юм бэ гэхээр энэ 2 жилийн төсвийг хулгайсан хулгайч нар ард нь хожигч байгаа шүү дээ. Өмнө самд турхирж байгаа. Өмнө сам болоход тэд л хожиж шүү дээ. Өөр хин ч хожихгүй. Монгол улсад бүр хүнд байдалд орно. Монголыг өмнө самд уурайлан дотор тэр нөөнх юм блэ. Буруу зүрх намын тэр Хотгонбаатар тэр дугтцгээ эдэргээд тэр дандаа оолохгүй эрдэм мэдлэг юм ойлгохгүй харанхуй те юм таг харанхуй бүдүүлэг юмны учир шалтгааныг мэддэггүй мудакууд ингээд урайлал те тэр хүмүүс өмнө самд болгоод монгол хүн лүгөө чулуу шидэд зодод нүдэд алчглаа. Тэгээ тэр хүмүүс эсвэл тэд садистууд юм харж тийм таашаалаадаг маниакууд. Одоо эдгээр чи мөнгөтэй болсон учраас одоо маниакууд болсон байж магадгүй шүү дээ мэдэхгүй байна. Тэгэхэд энэ бухан дээр цэцэгтэй байшингийн толгойлох хэн болох вэ гэдэг дээрэм тонол ахлагч нь хэн болох вэ? Хэн нэг том хөрзөө барьж авах вэ? Хэн нэг бүх хөрөнгийг тэнд хуваарлах вэ? Дээрэм тонолыг цааш нь хэн үргэлжлүүлж хийх вэ? Хэн том хөрзөөнд барих вэ гэдэг зодон болж байгаа шүү дээ. Тэрнээс Монгол ардын нам үзэл баримтлал байхгүй шүү дээ. Энэ духан дээр цэцэгтэй байшин үзэл баримтлал байхгүй шүү дээ. 1990 он гараад 92 онд энэ үндсэн хууль 1 сар 13-нд Монгол Улсын үндсэн хууль батлагдсанаас хойш эдгээр чинь шогтолтой номоо авчиад хогийн савнд авч хайцсан шүү дээ. Тэр коммунизмын шогтолтой номоо. Тэгээд эдгээр шогтолтой ном байхгүй болсон. Тэгээд нагарч унаа онлогоо солиорож явж сүүлдээ социал демократ гэжсэн одоо буцаад төрд өмч төвлөрүүд коммунизм байгуулах нэртэй дээрмэл хийлээ. Тэгээд энэ хүмүүсээ иргэдээ нэг юу ард түмэн гэдэг энэ худлаа үгнээсээ холдоо. Наадхаас чинь болж хулгай хийгээд байна. Төрдөө ав гэдэг наад тэнэг үгнээсээ бол тэрнээс чинь болж хулгай хийгээд байна. Тэрийг чинь далимдуулж дээрэм тонол хийгээд байна. Тэр 2 жилийн бүтэн 2 жилийн төсвийг чи идсэн биз дээ. Бүтэн 2 жилийн чинь төсвийг Халтмаагийн Бат тулга оюун эрдэнэр толгойлуулсан дээрэмчд идсэн байна. Одоо цаашаа хичнээн ч юм уу идчих уусан бүүмэд одоо энэ сангуудын юм чинь гарч ирээгүй. Энэ сангууд л бол хажууд нь үнэхээр боторхой мөнгө л гэсэн үг. Эдгээр чинь тэр бум бол боторхой мөнгө шиг сонсогдож шүү дээ одоо. Хэдэн тэр бумаар л эзээ үзэн сангуудыг цөлмөө үз. Гэхдээ энэ боторхой мөнгө шиг сонсогдож байгаа зү. Хэдэн их наядаар ингээд дээрэмдээ тоноод ицсэн те. Тэгээ яаж чаддгүй ингээд Монгол улсыг ингээд мухарл руу албаар засгийн хямрал руу авчих гээд энэ хууль хяналтын байгууллагын ажиллахыг хүсэж байгаа шүү дээ. Албаар энийг ингэж хууль хяналтын байгууллагын муухай болгож харагдуулах, албаар шүүхийг гутааж харагдуулах те. Ийм рүү явах юм аа. Тэгээд би 9 сард ихээр яг энэ духан дээр цэцэгтэй байшингийн дээрэн болохоос өмнө ярьж ирсэн хэвлэн баг хурлын идэгчсэн. Энэ амар эсгэлэн чинь юм гэмт хэрэгт янз янзын гэмт хэрэгт холбогдсон байж болшгүй юм байна. Аппликацийн газрын комиссарын мэдээлэл гарсан байна. Тэгээ энэ хүнийг бити хурал удирдуулаач. Энэ Монгол ардын намын хурал биш ахгүй да. Иргэд та бидний сонгогдсон мандаттай улсын хурлыг гэмт хэрэгтэнгээр удирдуулж улсаад өөрсдөө доромжилж болохгүй шүү дээ. Тийм болохоор тэр амар эсгэлэнгийн зайлуулах хэрэгтэй. Тэр замдан шатрын унгаах хэрэгтэй алсан намынхаа. Тэгээд тэр хоорондоо тэр духан дээр цэцэгтэй байшин дотор орж яваад алцаад илүү бүх юмнуудаа ил болгох хэрэгтэй. Зөвхөн энэ хитэн 36 гэрээ гарч байгаа шүү. Энэ миний сонсноор бол 48 билүү 49 гэрээ байх ёстой. Нууцд байгаа. Зөвхөн 36-нд гарсан байгаа. Санжаа сүрэнгийн зоригийн аллагыг ил болгох ёстой. Одоо зоригийн аллагыг хэн бэ гэдгийг ил болгох ёстой. Би бол хууль зүйн сайд нэмд оржиг хамааралтай гэж итгэдэг. Гэмт хэрэгтэнгүүдийг нэмд орж суулсан шүү дээ. Нотлох баримттай тэр хүмүүс чи өөрсдөө тэр өмгөөлөгчтэйгээ ярьж байгаа та нар тэр содон даржааг яриад сүүлд нь сошиал дээр орсон байсан хараа үзтээ. Тэр
Тэр булган тэр прокурор ерөнхий прокурортой таардаа чимгээ мөн байсан баярлаа гэж хэлсэн гэдэг тэр далайн ээж дотор зах дотор таарлаад гисэн гэдэг яриа бас гарсан тэр баримт нь тавигдсан байлээ. Энэ гэмт хэрэгтэнгүүд нь захиалагчийг эхэлж олно гэж ямар юм байх вэ? Энд чинь мэдээж гэмт хэрэг хийсэн хүний гарын хурууны хэмээ тэнд үлдэнэ үү гэхээс биш захиалагчийн гарын хэмээ хуруу мурууных нь хэмээ тэнд үлдэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэнцээ чинь захиалагч очоогүй шүү дээ. Гэмт хэрэгтэй аливаа юм чинь гүйцэтгэгч нь баригжээж захиалагч нь олдсон шүү дээ. Шууд захиалагч нь барьдаг гэж ийм мангар ийм логикгүй тэнийг юм яриад ингээд хүмүүсийг төөрөгдүүлээд. Тэгэд энэ хулгай дээрэм тонол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу засгийн газрын дараагийн засгийн газрын бүрдээлт шалгаад явуулах юм хайл хяналтын байгууллага. Монгол улсад энд хямрал бол болоогүй. Засгийн хямрал ерөөсөө болоогүй. Одоо амар хэсэглэн ажиллаа өгөөд огцроод зайлаад зандан шатар нь огцроод зайлаад дараачих нь бүрдээд явна. Энэ ямар ч хямрал байхгүй шүү дээ энд. Албаа засгийн хямрал болгож гэмт хэрэгээр нуун дарагдуулахын тулд янз бүрийн юм чөдөр галзуу сэтгэл мэдрэлийн өвчтөй харанхуй боловсралгүй мэдлэггүй ийм хүмүүсээр Непалд нь гэдэг ийм муухай үг шивүүлж Монгол хүнийх нь өөдөөс торхиж чулуу шийдүүлж хооронд нь алцуулах гэсэн тэрэн дээрсээ өөртөө ашиг хонжоо олж үлдэх гэсэн ийм бодроо арга шүү дээ. Ялангуяа Халтмаагийн Батлаг бол энийг авиг хүсэж байгаа шүү дээ. Ийм юм хүсээд байгаа. Тэгэхээр би монголчуудад энэ нэг юм Монголын засаг захиргааны төр захиргааны байгууллага чинь засгийн газар чинь хямраагүй юу ч болоогүй зүгээр л албаар хямрал болгоод байгаа юм. Монгол Ардын намын духан дээр эцэгтэй байшин дээрмжид. Тэгээ энийг ялгаж салгаж ойлгооч. Ер нь яг юу болоод байгаа юм бэ гэхээр зүгээр л дээрмчид хэн том хүрзээ барьж авах юм бэ гэдэг зодон болж байгаа. Өөр юм бол юу ч болоогүй. Тэнцээ эрүүл агаар магаар ороод нам нь шинжлэгдээл нам болоод молоод тийм байдаг юм. Улс төрийн нам гэдэг чинь хамгийн түрүүнд үзэл баримталтай байх хэрэгтэй. Духан дээр эцэгтэй байшинд үзэл баримтал байхгүй. Хамгийн түрүүнд тавьдаг улс төрийн нам тавьдаг шалгуур. Тэр үзэл баримталтай хүмүүсийн огтлцол тэр чинь улс төрийн нам гэдэг. 10 зүйлээр үздэг юм те. Тэгээд тэрний чинь хамгийн том тавьдаг шалгуур нь үзэл баримтал. Тэгээ орон нутагт институтууд бүрдсэн үгүй юу гэж цааш нь явна л та. Тэгтэл эн чинь өөрөө дээрмийн тол бүлэг байхгүй та. Одоо тэг хэн том хүрзээ барих вэ? Зандан шатар барих юм уу? Амар эсгэлэн барих юм уу? Хэн том хүрзээ барих юм бэ гэдэг зодон болж байгаа болохоос. Энд тийм шинжлэл, мэнжлэл. Тэгээ та нарт залуучуудыг хараа үзтээ. Ямар мэдлэг боловсралгүй, харанхуй те. Тэр жагсаалтаар духан дээр эцэгтэй байшин жагсаалтын гишүүдийг та нар өөрсдөө төрөчтөр төрийн байгуулалтын байнгын орогоор хараа үзтээ. Хууль хяналтын энэ засгийн газрын доор байгаа тэ гүйцэтгэх мэдлийн доор байгаа цагдаагийн байгууллага тэгээ энэ авилгаа тэмцэх газар тэ энэ тагнуул эдгэр чинь ялангуяа цагдаагийн байгууллага чинь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэгтэй тэмцэх тийм байгууллага шүү дээ. Тийм энгийн ойлголт байхгүй нөхдөд суудсан. Өөлал, уянгалалтай ямар ч мэдлэггүй. Угаасаа энэ чинь мэдлэгтэй хүн байх шаардлагагүй газар байхгүй да. Духан дээр эцэгтэй байшин дотор ч. Тинчээ зүгээр л сайн даралт тусарч байх хэрэгтэй. Дээрмд чинь үнж байх хэрэгтэй. Тийм л байна. Өөр юм байхгүй. Тинчээ чинь ямар үзэл санаа байх нь шүү. Хэн даралт тэр дээрмийн толгойлогчд, ахлагчдаа дээрмийнхаа ахлагчд үнж байна. Тэр хүн л их хурлын гишүүн болж байгаа үстэй. Манай намайг ийм болох гэж Халтмаагийн Батлаг оролцсон. Тэгээ аз болж бид нар бас нэг манайх ч нэг цөөхөн зүйн эрүүл ухаантай хүмүүс нь байдаг учраас тэмцэж байгаад одоо бол Арслан намд Халтмаагийн Батлагын дээрмийн бүлгийнхэн байхгүй баг болж байгаа. Гэхдээ тодорхой хэсэг хүмүүс бий тэ бүгд л мэдж байгаа шидэл жаргал сайхан мөнгө баясгалан тэ тэгэл тэр сайн хүүгийн Ганбаатар матар гэл нэг юм хэсэг хүмүүс бий дээрмжт. Тэгээ тэдрээс уудахгүй манай нам сална. Монгол Ардын нам бол хизээч эрүүл болдог зүйл биш шүү. Эрүүлждэх гэдэг биш. Муу улсны нүхнээс өмхөөл өнөр өндөртөн дандаа санаж хэрэгтэй.
анхлуун зүйл тэндээс гарна гэж байхгүй. Муусны нүхэн дээр чинь нүх чинь муусны нүх шүү дээ. Социалист лагер үед энийг байгуулахаас өмнө Оросууд хогийн сав болох гэж муусны нүх өгсөн. Тэр нь Монгол ардын нам шүү дээ. Тэрнээс энэ ч улс төрийн нам биш. Энэ бүлэглэл дээрэмчдийн үйл явдлаа гэж ойлгох ёстой. Тэгээ одоо жоохон хүмүүс жоохон ирүүл бай. Энэ засгийн хямрал болоогүй. Олон гишүүд засгийн хямрал болж гэн гэж мангар юм яриад л. Манай нам дотор байгаа тэр хууль зүйн сайд байсан алтан гэрэлгээ тэр жонхоогийн нөхөр тэр төрийн хоёр баган маган гэж мангар юм яриад л. Монгол улсын их хурлд баган маган Монгол улсын засгийн газар баган маган байхгүй. Хин аль гэдэг нам нь үзэл баримтлал зүв байна тэрийг иргэд сонгоод явдаг. Монгол ардын нам байхгүй болохоор Монгол төр дампуураад алга болчихно гэсэн үг огт биш. Тэр алтан гэрлийн тэнэг толгоонд л тийм бодол явдаг байх. Тэр чи яриад байгаа тэр саарл байшинд одоо парламентын ордон гэх юм уу засгийн газрын байшин гэх юм уу мэдгүй байна. Ингэж холддог юм биш л дээ болно. Тэр дотор яриад байгаа хүмүүс нэг тийм галзуу юм яриад лээ. Ямар нэгэн баган маган дээр түшээд юм уу тулаад явдаг юм биш дээ. Монгол улсын засгийн газар чинь бодлогоор явдаг шүү дээ. Тэгээд тэр духан дээр эцэгтэй байшингийн дээрэмжт байхгүй болохоор Монгол улс Монголын төр нуурч мурж уна гэсэн ийм тэнэг юм бол энэ хорвоо ертөнцийн байдгүй. Хинэ алтан гэрлийн тархитлагоонд нь л тийм жонхоо ах махын тархитлагоонд нь халтмаагийн батлахын тархитлагоонд л тийм байгаа. Тэгэхээр энэ эрүүл бай гэж байгаа бол зарчмыг хар. Эрүүл бай гэж байгаа бол явж байгаа процесстэй факт баримттай суурилж хар. Тэгээд ямар нэгэн тийм уянгийн хаяллаар битгий юмд хандаа. Тэгээд энэ бол засгийн хямрал биш. Монгол ардын намын духан дээр эцэгтэй байшингийн дээрэмчдийн санаархал албаар Монгол улсын хямрал руу түлхэж байгаа хэлбэр болохоос биш. Эдэр зайлчаар Монгол улс баларч дунчин гэсэн үг ерөөсөө биш шүү гэдгийг хэлээ. Юу вэ нуцаа? Лайв дуусгахад юу вэ? Коммент ирвэл тачаад. Чимбот суулгаж та батлуулга нүүрсэн бач гэж баримтын дэлгээж гэрээг болгосон гэсэн батлуулга олонтын баримтлалын дэлгүүрийн гэдэг нь хамт сунаад баримттай нэрэж тэгвэл үнэн бамбаж гэж заавал дэлгээр баримттай. Гэхдээ тэр өөртөө ороод засгийн газрын тэр юунд гарцсан байлаа шүү дээ. 31 тэр 36 баримтаас 31 нь голомттой бодиттой холбоотой байлаа шүү дээ. Тэр төмөр цэргийн жанжин штабынхнаас нууцын зэрэгт оруулж байгаа тэр нааша тавьсан төмөр замыг би маргааш нэвтрүүлэг маань орон тэр нэвтрүүлэг нааша 5-7-оос дорногоо руу тавьсан төмөр зам Батулгыг бариулсан төмөр зам шүү дээ. Тэгэхээр тэр баримтууд нь ил болцсон байлаа шүү дээ. Тэгээ өөрсдөө тэрийг үзээч. Тэгээ баримттай юм л яриад байгаа шүү дээ. Факттай баримттай юм л яриад байгаа. Урд нь бол би энэ баримтуудыг ил болгооч гэдэг нэвтрүүлэг дээр орилоод дүүссэн шүү дээ. Ингэсэн байж магадгүй болж чадвар шүү. Энэ яг ингээ холгоо орсон байж магадгүй. Тэгээ өнөөдөр өчигдөр тэр манай намын алтсан намын эдийн засгийн ухааны доктор даваад орж ах тэр юмыг тодорхой ярина лээ шүү дээ. Задлаад. Тэр чинь 60-аад их 80 төгрөгийн асуудал яригдаад л шүү дээ. Зөвхөн голомтын барьсан 225 км зам дээрээс л ихэд 13 их 80 төгрөг багтаагаар шүү хамгийн багтаа 13 их 80 төгрөг хулгай хийсэн билээ шүү дээ. Тэгээ эн чинь факт баримт биш юм уу? Өөр ямар баримт ихэд байгаа. Тэгээ өөрсдөө тэрийг ороод харалтаа. Би ямар та нар өмнө үүрэг амлалт авсан хүн биш. Тэг их хурлын гишүүдээс эсвэл нэхгүй юу? Тэр баримтуудыг над руу явуулаач гэдэг. Тэр их хурлын гишүүд чинь тэгээд тусах моцгаараа хилээд явуулаад өгөх байлгүй дээ. Хамгийн сүүлнийхэн засаг сүрүүлэх гэж байна гэж. Жинкэвчд сая ялгарваа. Ингээд юм хөө. Тэгээ ер нь амраа эсрэглэн бай зандан шатранч ялгаагүй дээрэмч. Духан дээр эцэгтэй байшингийн том хүрзэх юм барихгүй л гэсэн дээрэмч зодон болоод байгаа болохоос биш. Зандан шатран нэг ариун цэвэрч хүн болоод молоод байгаа юм байхгүй шүү. Амраа эсрэглэнгийн тэр PR баг нэг нь гэргээ 15 давхраас Хэрэг Баатрын тэр зохион байгуулад байгаа тэр PR багийнхан тэр хулгай дээр нь Баян онгор руу явсан замын тендерийг хэрхэн хуссан тухай мухаа гээл те.
Тэгэл дээрээс нь тэр салхитын мөнгөний ордны дээрэм өөр ямар ч дээрэм байдгийг мэдгүй. Тэгэл тэдний цэвэл байдаг шүү дээ. Хулгайг нь гаргаж ирэл ялгаагүй адилхан баримтыг гаргаж ир тавиаллаа шүү дээ. Сүүлийн 10 жил Монгол ардын нам Монгол улсыг удирдахдаа зүгээр л Халтмаагийн Батбулгатаа нэлээд бүтэн 2 жилийн чинь төсвийг эзэлсэн байна. 60 их 80 төгрөг багтаа. Тэгэл бодцоонууд тэр их мөнгийг эзэлсэн байна. Энэ бол зүгээр тоо биш шүү. 2 жилийн дотор штэ Монгол улсыг 2 жилийн дотор аваад явах мөнгийг эзэлсэн байна. Хүүхдийн чинь мөнгө төр тэтгэвэр тэтгэмжтэй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, маатгалтай цагдаа хууль хяналтын байгууллагын цалин мөнгө тэгээд ингээд зам харилцаа бүх юмний чинь ингээ 2 жилийн дотор тэр нэг 14 мега төслөөр домог шиг мэрэгдсэн тэрийг санхүүжүүлэх тэрийг 2 дахин санхүүжүүлэх мөнгийг зүгээр л эзэлсэн байна. Зүгээр л эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл 3 10 их 80 байгаа те. 6 Улаанбаатар шиг хот барих тэр мөнгийг эзэлсэн байна гэсэн үг. Улаанбаатар шиг 6 хот барих мөнгийг эзэлсэн байна гэсэн үг. Энэ 5 жилийн дотор оюун эрдэнэ Халтмаагийн Батбулга 2 хийсэн ажил нь гэнэ. Тэгэл элбэгдээр Джеймсээс Монголыг алах чинь толгойг нь татдаг. Энэ хоёрыг л алчвал Монгол цэнгэлийн манлаад орохгүй. Яг л мандах гал байна. Энэ хоёрыг л яг алах гээд байна гэсэн. Тэгээ араар нь ийм юм болсон байна. Тэгээ эрүүл ухаантай хэсэг нь тунгааж бодно үз. Тэгээ шээрлээд өгөөрөө түгээгээд өгөөрөө манайхаа. Тэгээ өнөөдрийнхөө лайвыг энэ хүрээд өндөрлөе. Тэгээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа.